Цалин нэмэгдээд байгаа ч хадгаламжгүй хэвээрээ байна уу? Орлого өсгөөр дагаж зардал өсөд байна уу? Хэрвээ тийм бол яг одоо мөнгө санхүүгийн талаар, хөрөнгө оруулалтын талаар сурах цаг нь болжээ гэсэн тохиол шүү. Энэ аялалд таны хөтөлбөрт ухаалаг санхүү телестгүүл хамтдаа байх болно. Ингээд нэвтрүүлгийн цоошин дугаарыг хүлээн авч үзээрэй. Эдийн засгийн энгийн үгээр болон санхүүгийн боловсрол яагаад чухал вэ гэдэг бидний бэлтгэсэн видео шторкийг хүлээн авч үзээрэй. Санхүүгийн боловсролын үндсэн ойлголтууд. Хүн бүрээ санхүүгийн боловсролтой байх нь яагаад чухал вэ? Санхүүгийн боловсролын суурь ойлголтоос танилцуулж байна. Орлого зарлагаа төлөвлөх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, үнийн өсөлт ба ханш таны худалдан авах чадварт хэрхэн нөлөөлөх, зээл авахдаа юуг анхаарах, хуримтлалын ач холбогдлыг ойлгох, мөнгөө хэрхэн удирдах зэрэг нь эргэн таны санхүүгийн боловсролоос ихээхэн хамаарна. Та санхүүгийн боловсролын ойлголттой болсноор төсөв болон санхүүгийн төлөвлөлт хийдэг болно. Мөнгөө өсгөх, үн цэнийг нь алдахгүй байх, найдвартай гэдэг үүднээс хадгаламжийг чухалчлана. Авсан зээлээ ухаалаг ашигладаг болно. Хөрөнгө оруулалт нь мөнгө олох чухал их усрагдгийг мэддэг болно. Урьдчилан тооцоосноор санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно. Таны санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй. Мөн хэрэглэгчид, засгийн газар, төв банк, бусад санхүүгийн зохицуулах үүрэг бүхий байгууллагууд, боловсрол олгогчид, ажил олгогч болон сайн дурын зэрэг олон байгууллагуудад ашиг тусаа өгдөг. Санхүүгийн сайн туг болонгаараа бид олон сонирхолтой хүмүүстэй уулзаж тэдний амьдралын түүхээр аялдаг шүү дээ. Өнөөдрийн зочин маань маш их сонирхолтой соёлын өв тээгч, үн цэнтэй гайхалтай бүсгүй байгаа. Инхмаа бүсгүйтэй хийсэн сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна. Зээгт наамлын урлалын онцлог нь торгон дээр торгоор зурдаг гэж хэлж болох нарийн төвхтөө чимхлүүр урлаг юм. Зохиомж, өнгө дүрслэл, гүйцэтгэлийн хувьд дорн дахины сонгодог урлагийн Эрдэнэсийн санд зүй ёсоор тооцогддог байна. Тэгвэл үндэсний их өвөө өөрөө эзэмшээд зогсохгүй, бусдад зааж сургаж өвлүүлэх, үүнийхээ дагуу тун хувар чадварыг чин сэтгэлээсээ эзэмшихийг хүссэн нэгэнд тусгай сургалт ордог түүний урлангаар бид орлоо. Монголчууд ч ээжээсээ сурсан байдаг. Тийм. Гэртээ өсөх явцдаа ээж нь угаасаа ингээ үлгэрлээ давлаад бүх юмыг заагаад өчтдөг. За тэгээ би өөр болохоор нөгөө багш мэрэгчлээ. Монгол Улсын боловсролын их сургуулийн шугам зургийн анги төгссөн. Тэгээ тэнд бол яг энэ торгон зураг, зээгт наамл гэдэг хичээлийг технологи гэдэг хичээл дээр бол орсон. Тэнцэнээс анхны мэдээлэлтгүү авсан боловч яг энэ торгон зургийг хийдэг арга нь маш хэцүү, тийм хийж болохгүй, хийж өрөөсөө бид чадахгүй байсан байхгүй юу. Аюу хэцүү аргаар заагаад исэн. Тэгээ за энэ бол гоё юм байна гэдгийг тэнцэнээс авчаад яаж хийдэм болоо гэдэг нэг ингээ хүний тархинд суугаа үлдчихтiin байна. Тэгээ явж идэл 2007 онд Бурханчлан Пүрэв Батгай маш том хэмжээтэй очрван бурхныг 18 аймгийн урлаач, уран эмэгтэйчүүдийг цуглуулад ингээд маш том тийм бүтээл хийсэн. Тэгээд тэр бүтээл хийхэд одоо миний найз оролцсон байхгүй, би бол оролцож чадаагүй. Тэгээд тэр найзаас яаж хийдэм бэ гэд асуусан чинь арга нь нөгөө миний хэцүү юм хийж чадахгүй байна гэсэн аргаас маш амархан байсан. Тэгэл ер нь бол 2009 оноос эхлээл яг энэ уралт бол одоо шинтэн суралцаж эхэлсэн. Тэгээ одоо 2009 оноос эхлээ өнөөдрийг хүртэл бол өдөр болгон хийгээд ингээл байж гэн. Тэгээд энэ урал маань өөрөө ингээд уг нь бол хобби байсан чинь одоо бол ингээ ажил болчтой юм байна. Тэгээ ер нь бол энэ өв соёлыг түгэх хэрэгтэй л дээ. Ганцхан хүн ингээд эзэмшээд хийгээд энүүгээр амьдраад ингээ яваад иж болохгүй тий. Энийг бол ингээ маш олон хүн түгээгээд маш олон хүн мэддэг байгаасаа гэж бол хүсдэг. Тэгээд би түрүү жилийн хавар одоо энэ Европын холбооноос Монгол улсад сууж исэн элчин сайд эмэгтэй Аксел гэдэг эмэгтэй торгон зураг одоо энэ зээгт наамлыг сурыг гэд өөрөө одоо Европ эмэгтэй, Бельги эмэгтэй сурыг гэд тэгээд сургалт явуулах уу гэсний дагуу сургалт бас явуулсан тэр хүнд. Тэгээд тэр эмэгтэй бол маш сайн суралцаад тэгээ явсан. Нөгөө хугацаанд дуусаад буцаж исэн элчин сайд. Тэгээ одоо энэ зүн амралтаараа ирээд би өстө бүтэн өдрөөр зээг ойно гэж явсан. Одоо энэ торгон зургийн урлагийг би ингээд хүмүүст түгээгээд
зааж байгаагаараа ер нь бол нэг мөнгө олох айгүй тийм чухал биш. Хамгийн гол нь энийг надаас нэг ч гэсэн хүн ингээд маш зөвөр тэгээ нөгөө цаг хугацаа алдахгүй. Одоо би ч юм бол ингээд энийг сураад үдий зэрэгтэй болоход 15 жил зарцуулсан байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүмүүс бол 9 өдөр 36 цаг зарцуулаад одоо энийг яаж хийдэг юм бэ гэдэг бүгдийг мэдчихнэ. Ер нь бол ингээд шав болоод ирж байгаа суралцъя гэд ирж байгаа хүмүүс энийг үнэхээр гайхамшигтай урлал энэ маш гоё гэдгийг ингээд мэдсэн, ойлгоцсон хүмүүс ирдэм бэ. Тэгэнгүүт тэд нар чинь юу яад юм бэ? Одоо жишээ нь тэрийг бол одоо энэ манай суралцагчаас асуувал бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх бахтай. Яг өмнө нь ингээд суралцсан хүмүүс бол одоо надад насны хувьд 70 гарсан шав байна. Тэр эмэгтэй бол одоо хамгийн мундаг нь байлаа. Нэг бүтээл одоо энэ чинээс ингээд би яг нэг бүтээл дээр ингээд заагаад өчөж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр бүтээлээ дахиж нэгийг хийгээд яг ижилхэнийг дахиж гэхдээ ижилхэн хийхдээ нөгөө өөрийнхөө бас хийдэг арга барил өөрөө нөгөө зүү ороодаг хүн тэгэнгүү зүү орох ойдлоо бас ингээ оруулаад маш гоё хийчихэж байгаа байхгүй. Тэрний дараа дахиад жаргалын 8 морь гэд нэг бүтээл хийчихэж байгаа. Одоо 70 нэлээд гарцсан хүн шүү дээ. Тэгэхээр тэгж гин. За тэгээ залуу хүмүүс ирж гин. Одоо Завхан аймгаас нэг эмэгтэй ирж суралцлаа. Тэгэхээр тэр холоос зориод ирж яхахыг бодоход энийг гоё юм а гэдгийг бүр ингээд ойлгоцсон хүн ирээд байгаа байхгүй юу. Нийтийг хамарсан сургалт гэхээсээ илүү нэрээ чин сэтгэлээсээ энэ урлалыг өвлөж авахыг хүссэн хүнд л заадаг нь үн цэнийг нь өргөдөг гэлтэй. Биднийг очиход холын Америкаас амралтаараа зорин ирж суралцаж байгаа шав нь хичээлдээ ирсэнтэй нь бид таарлалаа. Дотроосоо ойцсон байна. Тэгээд энд нэг жоох ингээд зээг нь уйлдсэж जैन тий. Би нөгөө 10 жилийн төгсчөөд шууд гадаад их сургууль сурахгүй явцсан. Тэгээд тэнд байж байхдаа хоёр нөгөө хотоос гараад улсаа сан нөгөө хотоос сандаг улсаас гараад Монголоос сан гэдэг шиг ер нь бол гадаад амьдарч байхад ер нь Монгол ховц сонроо өөрөө хийж сурыг гэж ер нь хүсэл төрж ирсэн. Тэгээ оюутан байхасаа эхлээд ер нь нэг ганц нэг Монгол цамц хийж сурд юм уу гэ. Тэгээд Facebook ч хүмүүс их ашигладаг болсон. Тэгээд багш нар нөгөө онлайнаар хийдэг юмнуудаа зааж эхлэв. Тэгээд ер нь нэг ганц нэг Монгол цамц өөртөө найз нартаа баривч энтер хийж эхлээд ер нь амтанд нь ороод юм оёх. Зээгт намлгийн яг онлайнаар алсаас сурчих гэхээр яг тийм сургалт ч юм уу байхгүй. Ер нь ном цөөхөн тэг яг хатгамал ийм нарийн ажил дотор хамгийн ийм нандин ерөнхийдөө санагтад ер нь нэг Монгол очихоор заавал өөрөө биеэр очиж сургалтанд сууя гэж бодож байгаа. Тэг яг сайхан таарад энэ сургалтанд одоо сууж байна. Би болохоор Америкийн бэлчээгээ мужид ажиллаж амьдардаг. Тэгээд анх их сургууль сурахдаа л эрчим хүчний инженер мэрэгчлэр сураад одоо тэр мэрэгчлэр ажиллаж байгаа. Гэрээ санаалаас ээж автайгаа уулзал эрэнгээс хажуугаар нь сургалтанд суугаад дамжуулаад авъя гэж бодлоо. Монгол соёлоо өөрсдөө өвлж хүүхдүүдтэй өөрсдөө өвлж үлдээх гадаадууд танилцуулах тийм сонирхолтой тэрнийг алдахгүй явъя гэж байгаа л тэгэл Монголд ирэхдээ сургалтанд суугаад явж байгаа. Угаасаа миний сургалт жижиг бүтээл хийлгээд тэрийг яг дүүргээд өөрт нь ингээд заацлаад өгөөд явуулж байгаа. Сургалт гэхээр нэг тийм сургалтууд байгаад идэг байхгүй юу? Ээл нэг өөдсөн дээр нэг жоох юм очивол тэгэл тэр нь юу ч болохгүй те хүндэж хэрэггүй нэг тийм юм үлддэг. Би бол үлдэцтэй байлгахын тулд яг бүтээл хийлгээд тэрэн дээр нь бүтээлээ хийх явцад нь хичээлээ заачиж байгаа байхгүй юу? Тэгээд суралцсангаа бүтээлтэй болоод тэр бүтээлээ өөрөө аваад явж байгаа. Тэгээд энэ бол нөгөө анхан шатны сургалт. Тэгэнгүүт анхан шатны сургалтанд суусан хүмүүс багшаа ингээд цаашаа бүтээл хиймээр байна. Дахиад ингээд сургалтаа үргэлжлүүлэх боломж байна уу гэдэг хүсэл тавьсан. Тийм болохоор дунд шатны сургалт гээд одоо F4 амтан цэгт намлаар ингээд хийлгэж байна энэ хүмүүсээр. Мөн адилхан тэр бүтээлээ өөрөө аваад явна. Энд суралцсангаа хийчээд өөрөө тэр бүтээлээ авна. Тэгэхээр хүмүүст ер нь бол таалагдчих ах шиг байна. Тэгээд бидний нэг зорилго бас юм. Бид өөрсдөө энэ өв уламжлалыг тэгээд явж байгаа хүмүүс юм чинь бас өмсөх хувцаа тийм Монгол хувцсыг бүрэн дүүрэн өмсөх нь бас бид нэр зөв юм байна гэдэг зорилго тавиад өөр өөрийнхөө одоо дагнаад хийдэг урлалаараа ингээд нэг өөрсөндөө хувцас бүтээж чинь.
Одоо би таны урд байна. Гутал. Одоо би ингээд зээгээр хий оёод гутал хийж гин гэсэн үг. Одоо энэ жилийн нүүдэлч наадмынхан гоёлыг бэлтжиж штэ. Тэгээд одоо зүү ороодгийн зүүгээ ороогоо шүр сувдаараа ойдгийн шүр сувдаараа оёод те ингээд бид нар бол нөгөө хэрглэж үзүүлэх гээл хичээж л явна. Шүр сувд оюун эрдэнэр чимгэлсэн торгон зургийн өнгө хийцэн мэрэгжлийн уран бүтээлчийн мэдрэмж, ур чадварын төгс нийлэмж торгон зургийг өнөө цагт уралдаг хүн хуруу дарам цөөхөн болсон гэж хэлж байна. Хүмүүс зээгт намлыг зураг гэж хардаг. Монгол хатгамал 1 мм-ийн зайтай хатгаж ойдог учраас маш их цаг төвчээр шаардагддаг. Өвөөтэйгээд өвлөж уламжлуулад өөрийн сурснараа санхүүдээ сайн түүх бүтээж байгаа бүсгүйгээр бахархсан түүхийг бид энэ удаад онцлолоо. Сурсан бүхэн эрдэм гэдэг энэ. Барилгын салбарт үн буурах боломжтой талаар өмнө нь уулзаж ярилцаж байсан амар төвшин захирал маань дахин студид маань зочлоо ирсэн байна. Тэгэхээр яг энэ салбар дээр үн бууруулах гад илүү ухаалаг системд орох гээд явж байгаа гол одоо асуудал толгойсоо бэрхшээлээс эхлэе тий. Одоо өнөөдрийн Монголд байгаа барилгуудын гацчаад байгаа, зогсчод байгаа, үн өндөр байгаа асуудал нь ерөөсөө материал дээр асуудал байгаа маа. Бид нар метр квадратын үнийг бол яг тооцоолоод гаргаад үзсэн. Нийтийн барилгын өртгийн 60 орчим хувь нь нийт өртгийг 100% гээд үзчихье тий. За энэ дээр яг газрын өртөг, инженерийн шугамшилж гадаад дэд бүтцэн ороогүй шүү. Тэгэхээр 60 орчим хувь нь дотор заслын бараметрал үүд. Тэгэхээр энэ дээр бид нар ойролцоогоор 20 орчим хувийн хэмнэлт хийчихэд барилгын материал маань тухайн эцсийн барилга маань метр квадрат тутам 500 орчим мянган төгрөгөөр хямдрах боломж байгаа. Нөгөө талаараа энэ өнөөдөр төгрөг маань ханшгуудаад байгаа байхгүй. Тэрнээс барилга барьж байгаа хүмүүс барилгынхаа үнийг нэмээд байгаа юм ерөөсөө биш. 2010 он хүртэл баг ингээд урд төршийн хүмүүс ингээд барилга барьдаг байлаа шүү дээ. Монголын гол барилгуудыг барьдаг байсан. За тэгвэл одоо тийм биш болсон шүү дээ. Бид нар өөрсдөө барилга барьж чаддаг болсон. Тэгэхээр одоо бид нар яг үхээр системийг хөгжүүлчихье. Тэгвэл өртгөө улам системийг сайн ажилладаг болгочихье. Тэгээд өртгөө бууруулчихье. Материал ялгаа авахгүй нийлүүлчихье. Тэгэхээр энийг хэрхэн яаж хэлбэрхэн шийдэж болох вэ гэдэг. Тэгэхээр манай энэ BM одоо барилгын компани бол GBM барилгын компани бол ийм санал тавьж байгаа. За барилгын материалыг ханган нийлүүлэх цогц платформыг хөгжүүлье. За тэгээ энийг нийтээр хэрэгэлдэг бай. Энэ нь өөрөө барилга барьж байгаа барилгын компаниуд үр шимийн өгнө, эцсийн худалдаага өгч үр шимийг өгнө. Одоо саяхан бид нар ингээд харсан шүү дээ. Сонгон хайханд үрэх санагдаж байна те. Одоо нэг барилгын компани барилга барьна гэдэг хүмүүсээс газрыг авцсан, мөнгөний авцсан, барилга бариагүй өсвөлэн зарлаад байж их хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Иргэд тохирдог тий. Иргэд тохирч байна те. Тэгэхээр энэ барилгын салбарт нээлттэй ил тод байх хэрэгтэй байна. За мөн ялангуяа барилгын компаниудын материал нийлүүлэлтэн дээр одоо нээлттэй ил тодоос бусаас болоод барилгын компаниуд чанаргүй материал авах, зөв материалыг сонгож авахгүй байх тохиолдлууд маш их байна. За мөн түнчлэн барилгын компани өөрөө тухайн төслөө зөв удирдах чадахгүй байна. Үүнээс үүдэлтэйгээр одоо зах зээл дээр нийгэмдэр энэ барилгын салбарынх нэг те одоо нэр хүндийг унгаасан юм маш олон асуудлууд байна. Тэгэхээр энэнд нь туслах платформыг хийя гэдэг саналыг манай компани бол гаргаад ингэ явж байгаа. Тэгэхээр хэдүүлээ баг хэмжээний зардал гаргаад нэгдсэн энэ платформыг хөгжүүлчихье. За энэ дотор маань хэм байх юм гэхээр барилгын материал ханган нийлүүлэгч худалдаа өгч хоёр талаасаа нээлттэй ил тодл уулзах. Тэгээ энийгээ бол бид нэг чон систем гэдэг нэрлэдэг байгаа. Чон систем. Тэгээ яагаад чон гэж нэрлэж байгаа нэхээр энэ байгалийн энэ нөгөө одоо экосистемийг тэнцвэржүүлэгч нь өөрөө чон байдаг. Тэгэхээр энэ барилгын салбарын чон буюу энэ экосистемийг хангахч, ил тод системийг нээлттэй байгч платформ байя гэж бид уриалж байгаа. Ямар давуу талууд бий болно? За зөв хамгийн энгийн жишээ гэхэд одоо 100 төгрөгөөр та 10 см чанартай юмыг авдаг байсан бол одоо 12 см-ийн чанартай юмыг авч болно. Эсвэл та 10 см-ийнхаа л чанартай бүтээгдэхүүнийг авахыг хүсэж байгаа бол тэрийг 80 төгрөгөөр авч болно. Гэт энийг ингээд хүнд аягүй энгийн ойлгомжтойгоор хэлэх юм бол ийм л систем байна. Тэгээд ажлын системийг маш их тийм сайн уялдаа холбоотой зөв зохион байгуулалттай бий болгох юм. Үн судалнаа гээл нэг юм баахан менежерүүд аваад ингээд ажил болтгоо. Ажил хүчний зардал гэдэг чинь тухайн компани маш өндөр зарлахгүй тогтмол гардаг. Тэгтэл платформ бол нээлттэй ил тод энэ нь өөрөө нөгөө нийлүүлэгч нь тэр системд орж ирж байгаагийн давуу тал нь бодиттой болохыг л бодиттой. Мэдээлэл шинжлэгдэд яваад авах байлгүй. Одоо система дээр чинь зүгээр л ингээд нөгөө нийлүүлэгч байхгүй зөвхөн баримжаа үн дээрээс тооцсон
төсөв гарч ирээд битүү төсөв байгаад байгаа. За наа чи яг юу ингээд детальчлалын хин нийлүүлэх юм. Ингээд бүх юм тодорхойгүй. Тэгэнгүүт тэрий чинь худалдаж авах ажиллагаа гэдэг чинь барилгын компани дээр бүхэл бүтэн том аппарат худалдаа авах ажиллагааны албагийн ажиллаж байдаг. Энэний жилийн төсөв гэхэд нэг хүний цалин за одоо тэр авилга янз бүрийн тооцоо билий гэхэд ямар их зардал авах вэ? Энийг хэмнэх боломжийг тухайн барилгын компани л олгож байгаа. Өөрөөр хэлбэл танай байрны одоо цонхыг аль компани хийсэн бэ гэдгийг та мэдэх боломжтой гэсэн. Танд ингээ репортлоод Нэгдсэн мэдээллийн систем. одоо энэ хүргэлтийн систем гэхэд одоо бид нар ингээл нэг за Т гэдэг аппликейшнийг ашиглаад юм захиалчлаа гэхэд таны бараа тэнд явж гин энд явж гин гайл хийгдлээ гэд мэдээлэл дамжигдаад шүү дээ. Тэгвэл таны захиалсан байранд чинь энэ барааг энэ компани нийлүүлээ, инглээ, тэглээ, одоо ийм шатгаа явж гин гэд тань мэдээлэл нь нээлттэй ил тод ирээд ивэл танд Таатай юм. одоо таатай үстэй тий. Энэ өөрөө бид нар зах зээл дээр өгж байгаа нийт хэрэглэгчтэй өгж байгаа том давуу тал боломж нь. Нэлээд л том далаацтай ажил шиг сонсогдож шүү. Барилгын компаниуд өөрсдөө манлайл гаргаад барилгын материал ханган нийлүүлэгч нар манлайл гаргаад энийг ингээм хамтдаа хийх юм бол энэ яг бодиттой ажилтдаг систем бий болох юм байна. Юмыг асуудлаа ихлэ сайн зөв тодорхойлъё. Тодорхойлохдоо хамт оролцчих. Энийг хамтдаа хийчих. Тэрнээс нэг компани бол энэ асуудлыг шийдэж чадах дангаараа. Бидний бизнес хийх арга өөр хөөх. Хятадын одоо жишээ нь энэ байтах урлагийн арга нь болохоор одоо санцуугийн бар автоёро дээр ингэж байгаа. Чи дай хийхээр шийдсэн бол өчигдрөөс ахуулаад будаагаа бил өнөөдрөөс ахуулаад чи тухайн төрд орох гэж байгаа хүмүүсийг нь дэмж тэгээд чи тэр улсад ганг ачиг бий болохыг хүлээ. Тэр үед ганг ачигт нь чи будаагаа тусламж болгож өгөөд нөгөө чиний тижээсэн эрдэмтэд чинь төр дээр нь гарцсан байна. Тэр цагт тэр ард иргэд чамайг сэлэн барьж өгөхгүй цэцгийн баглаа барьж өгтнаа. Тэр үед чи нэг цэргийн хохирлгүй нөгөө улсыг эзэж болно гэдэг аргатай. Бидний арга чинь өөрөө нөгөө чоны аргатай байхгүй. Экосистем аргатай. Хамтрал нэгдсэн системээр яадаг. Болохгүй байгаа нийгэм болохгүй байгаа тухайн улс орон энэ дэлхий дээр болохгүй байгаа улс орныг очиж эмэгтгэх, номхотгох зарчимтай. Тэгвэл манай платформ яг л тийм. Энэ авилгын систем барилгын материал нийлүүлэхэд энийг байхгүй болгоё, барилгын өртгийг бууруулъя, чанарыг сайжруулъя. Хугацаа уддаг асуудлыг хугацааны асуудал байна тийм. Одоо манай энэ платформыг хийх компани бол сонгон шалгаруулагдсан байгаа. IoTech компани. IoTech компани жишээ нь одоо сая NeoCity CGM гэдэг та бүхэн ороод үзээрэй. NeoCity төслийн хэрэглэгч нар бүх үйл явц мэдээлэлээ яг ингээ аваа явчихна. Барилгын төсөл явж байхад нь та яг бодиттой бий болох хэмжээний нөгөө мэдрэмжийг авахар програмчлаад өгсөн байна гэдэг ч юм уу тийм. Ингээ том давуу талууд байна. Саяхан Улаанбаатар хотод маань барилга экспо жилд нэг удаа болдог том үзэсгэлэн болсон. Тэгэхээр тэр үзэсгэлэн дээр бас ямар мэдээлэлүүд болсон бэ? Энэ салбарын хүн гэдэг утгаараа манай үзэгчдэд бас базаа тийм товчхон мэдээлэх боломжтой болов. За барилгын материал борлуулах гэж байгаа болон барилга барих борлуулах гэж байгаа компаниуд тухайн одоо үзэсгэлэнд оролцсон байна. Тэгээ нэг ийм сүүлийн он жилүүдэд ажиглагддаг байгаа одоо нэг ийм имэйлт байна. За тэр нь юу вэ гэхээр одоо чи нэрээний ч байд юм уу, одоо хаанхын ч байд юм те, одоо Оросын ч байд юм, Хятадын ч байд юм уу, борлуулагч нар, бөөний борлуулагч нар манай үзэсгэлэнд оролцдог болсон. Тэгээд энэ барилгын материалыг ханган нийлүүлэгчийн байгаа Монголд байгаа компаниуд өөрөө энэ зах зээлээс шахагдчих. Тэгэхээр энэ яагаад ингэж юм хэрэг өөрөө санхүүгийн чадамжгүйгээсээ болоод гэдэг юм уу те. Ингээд зөндөө өнөнд асуудлууд байна. Тэгвэл одоо хэдүүлээ хамтрын нэгдээ энэ B2B зах зээл дээрээ бид нар хамгийн сайн одоо тоглолтыг хийх хэрэгтэй, хамгийн сайн чанартай бараа материалыг нийлүүлэх хэрэгтэй. Одоо монгол хүнтэйгээ л уулзрал болдог юм байна. Тэгэхгүй нөгөө барилга барьдаг хүн өөрөө худалдаагчийн сэтгэлгээгээр юм сэтгэхэд ээж хийвэл угаасаа өртгөө өндөрсгөл юм. Тэгэхээр барилга барьдаг хүн барилгаа бариач. Материал нийлүүлэгч худалдаа хийж байгаа хүмүүс нь худалдаагаа хий. Дунд нь гарч байгаа энэ бүх асуудлууд барилга барихтай холбоотой асуудлууд, худалдаа хийхэд гарч байгаа асуудлууд эний чинь манай чон систем шийдээд өгье л гэж. За ингээд өнөөдрийн ярилцлагаараа маш их сонирхолтой. Тэгээд ийм нэлээд том систем бий болох гэдэг юм байна л гэж зураглаж толгоондоо буулгаж авлаа. Тэгээд та бүхний энэ 3 жилийн том төсөл бас амжилт төсөй. Хэрэглэгчдийнхаа эрх ашигын төлөө бас илүү ухаалаг бай, хоорондоо нэгдий технологийн дэвшлиг ашиглаад явъя гэд явж байгаа энэ байгууллагыг бас бусад барилгын салбарынхан дэмжиж өгөөрэй. Хамтдаа нэгдээд энэ чон системийг бий болгоод аль аль талтай ашигтай ухаалгаар өргөжлөх болтугай гэж хүсээд нэвтрүүлгээ хоёлаа яриагаа энэ дөргөд өндөрлөө тий. За баярлалаа. Та бүхтэй ажиллаж гисэн амжилт хүсье. Баярлалаа. Санхүүгийн Сахилга Бат булангаараа бид орлого орж ирсний дараа хийх ёстой
3 алхмыг зөв дарааллын дагуу тайлбарлаж өгье. Хамгийн ихний алхам бол та орж ирсэн мөнгнөөсөө хадгаламж эсвэл хөрөнгө оруулалт руугаа мөнгө хийх нь эхний зөв алхам. Хоёр дахь алхам маань заавал төлөх ёстой зардлууд гэж байдаг. Тэдгээрийгээ төлөх нь хоёр дахь зөв алхам. Ингээд хамгийн сүүлд нь та өөрийнхөө хүсэл хэрэгцээний дагуу худалдаа авахыг хүсэж байгаа зүйлдээ зарлага гаргаарай. Энэ 3 алхмыг зөв дарааллын дагуу алхах үед санхүүгийн хувьд стрессгүй, цаг хугацаа өнгөрөх тусам хадгаламж хөрөнгө оруулалт нэмэгцээр байх болно. Харин алхмуудын байрыг солих буюу орлого орж ирсний дараа, цалин болсны дараа өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ зарлага гаргах үед магадгүй өр зээл авах нөхцөл байдлыг, санхүүгийн замбраагүй эмх цэцгүй байдлыг өөртөө бий болгох эрсдэлтэй шүү. Тэгэхээр энэ 3 алхмыг та зөв дарааллын дагуу алхдаг тийм дадлыг өөртөө бий болгоод үзээрэй гэдэг зөвлөмжийг танд хүргье. Мөнгө санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийгээд цаг зав зориулаад нэвтрүүлэгтээ хамт байсан танд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн тухай сэтгэлдээ чөлөөтэй бидэнд илэрхийлж өгөөрэй гэж хүсмээр байна. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ.